Сайн байцгаана уу? Fashion and Fitness нэвтрүүлгийн цааш шинэхэн дугаар үзэгч та бүхэнд маань хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийнхөө дугаараар та бүхэндээ маш хэрэгтэй, сонирхолтой эдийн мэдээллийг хүргэх болно. За мөн түүнчлэн харж байгаачлан Hardot брэндийн шоурум дээр ирсэн байна. Тэгээд үзэгч та бүхэндээ нэвтрүүлгийн төгсгөл бас гайхалтай ярилцлагыг хүргэх болно. Та бүхэн маань нэвтрүүлэгтэйгээ хамтаагаарай. Мэдээж нэвтрүүлгийн эхлэлд fashion news болон маань хүрдэг байгаа. Энэхүү болонгаар та бүхэн загварын ертөнцид болж байгаа сонирхолтой мэдээллүүдээс хүргэх болно. Хамтдаа хүлээн авч үзье. Өнөөдөр та бүхэнд Италийн алдарт загварын ордон болох Dolce & Gabbana брендийн 2026 оны хавар зуны эрэгтэй хувцсны коллекцийг танилцуулж байна. Энэхүү гайхалтай загварын шоу нь дэлхийн загварын хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг болох Milan Fashion Week-ийн үеэр зохион байгуулагдсан юм а. Энэхүү коллекцийг тус брендийн үүсгэн байгуулагч Италийн алдарт дизайнерууд болох Domenico Dolce болон Stefano Gabbana нар хамтран бүтээжээ. Тэд энэ удаагийн цуглуулганда Pajama Boys хэмээх өвөрмөц концептыг сонгон авч унтлагын хувцснаас санаа авсан хөнгөн чөлөөтэй хэв маягийг орчин үеийн эрэгтэй загварт шингээсэн байна. Коллекцийн гол санаа нь тав тух энгийн байдал болон дэгжин байдлыг нэг дор илэрхийлэхэд оршиж байна. Загвар бүр нь өдөр тутмын амьдралд тохирохоор хийгдсэн боловч тансаг, загварлаг харагдах байдлыг хадгалсан нь энэ цуглуулгын онцлог юм а. Тайзан дээр гарч ирэх модельүүд тайван, өөртөө ихтэй алхаж, хувцсны чөлөөтэй эсхүр болон материалын зөөлөн хөдөлгөөнийг үзэгчдэд мэдрүүлдэг. Материалын хувьд торго, хөвөн болон маш зөөлөн даваануудыг түлхүү ашигласан байна. Эдгээр материалууд нь бие дэвтэйхэн агаарыг сайн нэвтрүүлдэг тул хавар зуны улиралд өмсөхөд тохиромжтой. Загваруудын эсхүр нь сул, хөдөлгөөнд саад болохгүй бөгөөд унтлагын хувцас шиг чөлөөтэй мэдрэмжийг төрүүлдэг. Өнгөний сонголт нь минималист хэв маягтай, цагаан, крем, саарал, хар зэрэг тайван өнгөнүүд давмгайлж, зарим хувцсан дээр нарийн судалтай болон зөөлөн хээтэй элементүүдийг ашигласан нь коллекцийн үндсэн концептыг тодтогч өгсөн байна. Мөн сул пижак, өргөн өмд, богино өмд, торгон цамц болон сет хэлбэрийн хослолууд нь энэ коллекцийн гол загварууд болжээ. Тайзны засалч мөн адил минималист шийдэлтэй, цагаан өнгийн өндөр хөшиг метфон, энгийн гэрэлтүүлэг, урт подиум нь загваруудыг илүү тод харагдуулж, үзэгчдийн анхаарлыг зөвхөн хувцсны дизайн болон хөдөлгөөн дээр төвлөрүүлэх боломжийг бүрдүүлдэг. Энэ нь коллекцийн тайван, цэвэр уур амьсгалыг илүү тод мэдрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Шоуны туршид ихшиглэх хөгжим нь орчин үеийн баг зэрэг драматик өнгө аястай бөгөөд загваруудын алхалттай төгс зохицож, шоуны уур амьсгалыг улам бүр тодтогч өгдөг. Үзэгчид коллекцийн загваруудыг дараалан харах явцдаа тав тух болон дэгжин байдлыг хослуулсан орчин үеийн эрэгтэй загварын шин чиг хандлагыг мэдрэх боломжтой.
Ингээд та бүхэнд Dolce & Gabbana брендийн 2026 оны хавар зуны эрэгтэй хувцсны Pajama Boys коллекцийг Milan Fashion Week-ийн тайзнаас төлөвлөж байна. Энэхүү цуглуулга нь орчин үеийн эрэгтэй загварт тав дахь энгийн байдал, дэгжин хэв маягийг нэгтгэн харуулсан онцгой бүтээл болж чадсан юм а.
Европын брэнд Монгол ирлээ. Төгс бүсгүй тансаг сонголт. Алхан бүрийг хайрдуудтай хамт. Хаяг Баянзүрх дүүрэг их Монгол Residence. Нэг давхурт. Утас 9910 Тэгтэг 50. Fashion News хэсэгтээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Таалагдсан байх гэж найдаж байна. За үргэлжлүүлэн та бүхнийгаа өнөөдрийн эрхэм хүндтэй зочинтой уулзах болно. За бидний өнөөдрийн зочноор Hardot брендийн Монгол дахь төлөөлөгч Инх Заяа. Бидэнтэй ярилцахаар бидэнд цаг зав гарган зогсож байна. Сайн байна уу? Сайн байна уу? Манай шоурумд хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Манай нэвтрүүлэг fashion, fitness гэдэг яг энэ загварын болон спортын төлөөлөлсөн хүмүүстэй ярилцдаг. Тэгээ энэ удаа бас үзэгчдтэй хэрэгтэй байх болов, за бас сонирхолтой байх болов гэдэг үүднээс танаа бас энэхүү хүрэлцэн ирсэнд бас маш их баяртай байна. Тэгээ юуны төрөнд тантай гоё дэлгэрэнгүй танилцъя гэж бодож байна. За намайг Инхцээ гэдэг. Би болохоор өөрөө бол бүр ийм өсгөтэй гутлын айгүй их хоббитэй. Тэгээд 2022 оноос хойш яг энэ гутлын анх пэйжийг дагаж үзэж хагаад өөртөө гуталд захиалах гэж авч хагаад тэгээд за энэ брендийг ер нь яагаад Монголд оруулж ирж болохгүй гэж дэлхийн одоодын өмсөд байгаа гутлыг яагаад монгол бүсгүүчүүд өмсөж болохгүй гэж гээд тэгээ би тэд чинь бөөн ингэж мэйлээр харилцаад яриа хөөрөө болчиж хагас жил баг ингэж холбогдсны эцэст энэ брендийг Монголд оруулж ирэхээр болсон. Тэгээ ер нь бол Монголд 2022 оны намраас одоо анх орж ирсэн энэ брэнд байгаа. 22 оны намраас эхлээд. За өндөр өсгөтийн хувьд, өсгөтэй гутлын хувьд одоо бүсгүүчүүдийн манаас хамгийн гоё гэсэн үедээ, хамгийн чухал гэсэн үедээ та ингэж өмсдөг хувцас хэрэглэл байгаа шүү дээ тий. Тэгэхээр үүнийг хэрхэн яаж сонгодгоо. За одоо жишээ нь Hardot брэнд дээр ирээд сонгодог бүсгүүчүүдийн маань хувьд хамгийн их асуугддаг тий. Асуултууд юу байдгүй. Бүсгүүчүүд маань ер нь яг юун дээр анхаарах хэрэгтэй байгаад байдгийг гэдэг. За манай гутлнууд бол ер нь бол тансаг зориглолын улаан авсны гутлууд байгаа. Ер нь томоохон арга хэмжээ, баяр ёслолд өмсгөд илүү тохиромжтой. Өдөр тутам өмсгөд бас жоохон хайрна. Тийм тэгээд яг гутлнуудын маань одоо онцлог гэх юм бол жишээ нь одоо манай гутлууд бол бусад брендийн төвлөрүүдийг бодвол юм хадаас өсгөтэй, нарийн деталууд их орсон. Энэ төмөр хийцлүүд дээрээ бол илүү онцлогтой байгаа. Тэгээд яг би гутал манахаас ирж гутал сонгох гэж байгаа бүсгүүчүүдэд юу илүү их санал болгодог вэ гэхээр эхлээд хамгийн түрүүнд хөлөндөө эвтэйхэн байна уугүй байна гэдгийг өмсөд үзчих. За дараа нь мэдээж үн дагаж чанар гэдэгтэй адилхан хөлийг хоолгож гин үү одоо юу гэдэг аль тав духгүй байна уу тийм мэдээж өсгөтэй гутал өмсч бид нар 20-30 минут болол цогсохгүй шүү дээ. Явахгүй 2-3 цаг болон тэр цаг хугацаанд чинь хөлнөөс чийг татчихэв үү удаан цогсоход тэгэхээр одоо тухтай байна тий. Тэр бүх зүйлүүдийг харалцаж үзээд та бүхэн маань сонгоорой гэж хэлдэг. Гэхдээ манай гутлууд бол хизээж зурган дээр байгаа шиг тэгж харагддаггүй. Өмсгөд бол илүү тав тухтай байдаг. Тэгээд эсгүүр маш сайтай. Одоо нөгөө эмгтээчүүдийн яг нуманд ихэж тохирсон одоо тийм эсгүүртэй байдгаар илүү онцлогтой. Гинт ингэж явж яснаа ингэж огцом дэшээ болдоггүй байхгүй юу. Тэгэхээр ингээд яг гоо ингэж тааруулаад байдаг. Тэгэхээр би манайд ирсэн бүсгүүчүүдээ болохоор 1000 үзгээс 1000 сонсгоос 1 үз гэж ингэж зөөлж гутлаа өмсүүлдэг. Зөвлөгөө гэхээр би шууд ингэж ярих болоо гэж бодсон. Одоо өсгийний хэмжээ ч гэдэг юм уу, гутлын хэлбэр ч гэдэг юм уу, тэр талаас шууд ингэж анх бодож илаа. Нэрэл өмсгөд тав тох штэ тий. Мэдээж одоо бид бүхэн гой сайхныг хараад сонгоод ирсэн байна. Гэхдээ өмсөд үзэнгүүт бас нэг тохирдогч байдаг юм уу тий. Ингэж тав тухтай байгаа байдлыг нь илүү сайн шалгаж явах хэрэгтэй болоо гэж бодогдлоо. Тэгээ нэрээ номонд таарсан гутлын байвал тий. Ямар хөлөнд дэвтэйхэн амар байх вэ гэдгийг бас бүсгүүчүүд маань хамгийн түрүүнд өндөр өсгийд сонгохдоо анхаарах хэрэгтэй болов. За тэгээд гутлын өсгийний өндөр бас их чухал гэдэг болоо тий. Энэ бол одоо янз янзын л өсгийнүүд харагдчихээн тий. Одоо түрүүн ярьсанчлан ийм гадсан өсгийч байдаг юм уу? За түүнээс арай бас өргөн өсгийтэй харагдчихээн. Ялгаа нь юу гэдэг юм бэ? Яг ер нь бол мэдээж манай загваруудаас шалтгаалаад 8-аас 10 өрг санж өсгөтэй байгаа. Тэгээд таны түрүүний дурдаад хэлсэнчлэн
өсгөдөг гутал өмсч чадахгүй хэрнээ өмсмөр байгаа улсууд байдаг шүү дээ тий. Хүн болгоны хүл янз янзын ондоо байгаа урдуураа өргөн ч юм уу тий эсвэл хайгуураа өргөн. Энэ улсуудад зориулаад манайх бол за та одоо жишээ нь 5 санжи өсгөдөг гутал өмсмөр байгаа хэрнээ юу гэдэг жоохон урдуураа юм өргөнийг өмсмөр байна гэвэл манайх бол 100% handmade болохоор зөвхөн тань зориулж үйлдвэрлэж байгаа. Оо тийм үү. За жишээ нь одоо иймэрхүү хадаас өсгөдөг гутлын хувьд гэвэл энэ бол одоо өөрөө 9 санжихгүй юу. Тэгээд одоо энэ тулах цэг нь яг өсгөнийхөө дундаас болохоор зэрэг илүү алхахад тав тухтай байдаг. Одоо жишээ нь энэ бол яг ингэж эндээсээ ингэж орж ирдэг болохоор яг өсгөний хувьд бол 8 юм уу 7 юм уу 9 10 байж бол тухайн хүнийхээ нөгөө өөрөө өсгөдөг гутлан дээр явж чадахгүй юу гэдгээс шалтгаалаад тав тух нь янз янз байгаа л та. Гэтэ хүмүүс бол манахаас бол илүү их одоо энэ хадаас өсгөдөг илүү их сонгож авдаг. Тэгээ одоо жишээ нь энэ цагуурын хувьд гэхэд бол артлаасаа холгоно гэсэн ойлголт байхгүй. Хүлэнд тухгүй байна гэсэн ойлголт байхгүй. Харагдахад маш дэгжин. Тэгсэн хэрнээ хүлэнд дэндүү тав тухтай ийм загварууд байгаад байдаг. Урд өмнө харагдаж байгаагүй бас одоо загварууд их байдаг юм байна лээ. Одоо сая ирээд харж байхад ч гэсэн тэр бүрчлэн байдаггүй. Тэгээ түрүүн хэлсэнчлэн нөгөө харагдаж байгаасаа илүү тухтай шүү гэд тэ. Яг одоо жишээ нь энэ загварын хувьд би ингээд харахад уртлан онгорхоо харагдах тий. Тэгвэл энийг үсгэд яг ямар мэдрэмж төрдөг бол тий. Одоо хүмүүсийн сэтгэлдлүүдээс бас хэлбэр тий. Тий яг нь ер нь бол хүмүүс яг энэ загварыг илүү их бас сонирхож ирдэг байгаагаас одоо юу гэдэг манай Монголын зах зээлд байдаг загвараас шал ондоо загвар байхгүй юу тий. Тэгэхээр уртлаасаа болохоор ингээд одоо сандаалч юм шиг, артлаасаа болохоор бас түүфэл ингээд харахаар гуталч юм шиг тий. Тэгээд энэ загварыг яг өмсөж үтсэн хүмүүсийн хувьд бол үнэхээр тав тухтай. Тэгээд талаас нь ингээд нэг гутлыг бүр ингээд нэг юм үлгээдүүд хөлийг ингээд бүр үлгээдүүд авчихсан юм шиг илүү их тав тухтай загвар. Тэгээд мэдээж нарийнхан одоо шилбэтэй бүсгүүчүүд байвал энүүгээрээ ингээд нөгөө нэг сугараад идэг штэ тий. Тэгэхээр энэ олонтой байгаа болохоор илүү ингээд бат бих бихлэгтэй тэгсэрний харахад тэгжин өмсгөд тав тухтай юм гоё загвар байгаа. За бүсгүүчүүдийн маань хувьд сонголтын дээр бол одоо хамгийн ихэнд анхаарах зүйл бол энэ байна тий. Тав дахь нэгдүгээр шалгах нь байна. За хоёрдугаар өөрт тохирсон одоо өндрийг сонгох нь байна. За түүнээс гадна таны хувьд гоё нэмээд зөвлөд хэлвэл юу гэдэг вэ? Яг нь ерөнхийдөө бол манай энэ гутлуудын маань бүх одоо түүхэд бол Италиас ирдэг. Тэгээд дотор гадаргүй айхс болохоор ямар нэгэн гутланд одоо чийг татах, хөлийг хөлөөргөх, гулсуулах гэсэн тийм одоо 5 дахь метрмжиг бол ерөөсөө өгдөггүй. Тэгээд мэдээж байран холгон янз бүрийн нухна гэсэн ойлголт бол байдаггүй. Тэгэхээр үзэгчдэд би дахин хэлмээрэн та бүхэн маань манай энэ гутлыг тийм ээ 1000 сонсохоос нэг ирж үзээ гэд хэлмээр байна. Тэгээд яг нь ерөнхийдөө бүр онцгийн шаардлагатай тохиолдолд бол манай хард дотол бол Монголын стилистүүдийн холбоотой хамтарч ажилладаг. Тэгээд шаардлагатай тохиолдолд бол стилистүүд маань ирээд тухайн үйлчлүүлэгчтэй өөрийнх нь онцлог, биеийн онцлог, өөрийнх нь одоо зан характер, өөрийнх нь стилд нь тохируулаад гутлыг сонгож өгөх боломжтой байдаг. Биеийн онцлогт хүртэл тааруулаад тий. Одоо жишээ нь гутлын өндөр өсгөөдийн маань хэлбэр хэмжээний хувьд бас өөр байдаг шүү дээ. Дотроо бол тэгэхээр бас харж байгаад өөрийнхөө бие онцлогт тохирсон. Тийм бас нөгөө аргисны бас их чухал. Тийм үү. Тийм аргисны тийм. Одоо жишээ нь бор аргистай хүнд бол бас час улаан өнгийн төвлөнтөр бол бас төдийлөн нэг тэгж санал болгоод байдаггүй мэдээж бас өөрийнх нь хэрэг үнэхээр хүсээд байгаа те бид нар бол яг ингэж өмсмөрөө би иймиг өмсмөрөө гэсэн тохиолдолд бол арай тооныг нь өөр болгож захиалж хийлгүүлэх ч юм уу те тиймэрхүү зүйлдер бол илүү одоо анхаарч ажилтдаг. Манайх бол одоо нөгөө VIP showroom тийм болохоор зөвхөн худалдан авагч та манай дээрээ зөвхөн тантай л тулж ажиллана. Таны онцлогт тааруулж сонголтыг нь хийж өгнө. Онцлогт тааруулж одоо гутлыг нь бид марк санал болгодог ийм үйлчилгээтэй. Here comes the wind. Here comes the sand. Here comes a birdie in my hand. If I had 100 pennies, I would buy you a bright gold ring. And if I had the time to spend, I would spend it on you. Here comes
Тэгээд юм хөгжихийн хэрээр гэдэг шиг те дэлхийн брэнд бас ингээ Монголд ороод ирээд за тэгээд одоо төрөл бүрийн л хүлтэй те янз янзын ясны бүтцтэй одоо хүлтэй хүмүүс аа шүү дээ те. Тэгэхээр яг өөрийнхөө хүл тохирсон цор ганц бас юм готлыг хийлгэх боломжтой байдаг юм байна гэдгийг бас ойлгож авлаа. Тэгээ ер нь бол брендийн хувьд аль болсон брэнд лээ? Манай хардот бол Румын улсад үйлдвэрлэгддэг. Түүхийн эдээ бол бид нар Италиас авдаг. За 14 онд анх үүсгэн байгуулагдсан. Үйл ажиллагаагаа явуулаад олонд танигдаад эхэлсэн нь бол 2018 оноос хойш яг танигдаад Европынхон одоо яг завын шоуны гол том хотуудад бол салбартай байгаа. Тэгээд манай салбар бол одоо Монголдо төдийгүй Азтай хамгийн анхны салбар гэж болж байгаа. Тийм. Монгол гэж Азтай анхных. Тэгээд ерөнхийдөө бол манай Монгол дахь салбар бол төв салбараа бодвол бусад Европт байгаа салбаруудаа бодвол мэдээж манай эдийн засаг ямар билээ тийм ээ. Тэр бүх зүйлүүд харгалзаж үзээд үнийн дүнгээс бол 20-30% хямралтаагаар борлуулагддаг. Аль байсан хэрэгтэйгээр. Тэгэхээр бас бусад Азийн орны өндөр хэсгээд дурлагсад төрөл. Тийм, ер нь бол Японоос, Солонгосоос, Хонконгоос бол захиалгууд их ирдэг. Тийм, тэгээ яг хуу дамжуулаад ингээд тийм байна тийм. Хадгалгаа хийчдэг. За, Hardot брендийг Монгол дахь төлөөлөгч гэж явдаг тий. Тэгээ ер нь ярианы ихэнд сая дурддагчээсэн. Би ер нь одоо өндөр хэсгээд явахтал өөрөө их дуртай гээд. Юу нь илүү их гоё таалагдав. Дээрэс нь одоо энэ Hardot брендийн гутлын зөвхөн одоо үйл ажиллагаа юм гоё үед өмсөгддөг юм уу? Эсвэл энгийн үед ч гэсэн өмсөх боломжтой гоё өсгөдүүд байдаг болоо. Гоё чам болохоор тэгсэн. Эдээж энгийн амьдралд өмсөж болно л тийм. Ер нь бол болно офс цудаг бүсгүүчүүд ялангуяа их юу яадаг сонгож авдаг офстон өмсмөр эсвэл одоо янз янзын хурим найрд төрсөн өдөрт ч юм өмсмөр байна гэдэг. Гэхдээ манай одоо нөгөө хотын маань нөхцөл ямар үлээ байн галхаж явдаг улсууд тий зам харгууны ямар үлээ. Гэхдээ яг зүгээр авсан хүмүүстэй бол би санал болгоход уулныхаа доор нэмгийн гоё гэрцэн алгуулад өмсчих юм бол илүү идэлгээтэй. Гэхдээ мэдээж учуургүй бороо шороонд өмсөд байвал мэдээж гутал гэдэг чинь илэгддэг зүйл болохоор илэгдэнэ. Тэгэхээр яг заавалчгүй улаан хавсны тансаг зэрэглэх гэдгээр илүүтэйгээр энгийн үед ч гэсэн өмсөж одоо сонгодог бүсгүүчүүд зөндөө байдаг. Миний хувьд бол надад энэ гутлын деталууд, загвар нь одоо өнгөний сонголтууд дахин давтагдашгүй одоо энэ гой загварууд нь айгүйх таалагдсан болохоор би анх одоо энэ брендийг онцолж харж байлаа. Тэгээ сонгож байлаа. Тийм. Бүсгүүчдийн хувьд ер нь хэдээс хэдэн насны эмэгтэйчүүд одоо яг энэ хөр шоурын дээр ирж сонирхож байна. За ер нь насын загварыг бас хамгийн сонирхож байна. Тийм, насын ер нь ингээд харахад бол төгсөх хүрхсийн оюутнуудаас ахгуулаад нэг 45 орчим насны хүртэл. Гэхдээ айгүй тийм сонин гэх юм бол манай худалдаа авагчдын за нэг 100% гэж бодвол 40% эрэгтэйчүүд байдаг. Тийм, залуучууд байдаг. Тэгээд залуучууд тэр дундаа одоо сонголт хийхдээ дандаа юм хадаас үсгэдэг нь илүү одоо бүр ингэж онцолж сонголт хийдэг энгийн төвлөрүүдийг бодвол за яг манай ханд манай найз хүнд те одоо ийм энгийн бүрмөл үсгэтэй байдаг чинь энэ илүү гоё юм болов уу гэд тэдгээр бол айгүйх тэгэж сонголт хийж бэлгэнд авдаг. Гэтэ нөгөө өдөн мэдээж залуучуудаа би бас ийм ингэж өмсвөл гоё энэ нь илүү тавдахтай энэ нь ийм байдаг гэдэг зөвлөгөө өгч жоод тэгээд ярилцаад ингээд сонголтонд нь бол нөлөөлдөг. Тийм. Хэрэгтэйчүүд их байдаг. Аль загварыг хадаас өсгөх тийм хадаас өсгөдөг загвар тийм ер нь бол одоо энэ загварын төрөд бол хэрэгтэй хүмүүс бол илүү их тийм хутланд айгуу тийм гэрмжтэй ялангуяа өсгөнд энэ өсгөнд илүү их ач холбогдол өгдөг юм шиг санагдсан. Тэгээд бас нөгөө Hardot чинь бас нэг гол одоо нүүр царай гэх юм уу одоо бусад брендээс ялгах онцлог нь бол өөртөө ихтэй байдал эмгтээлэг шинж чанарыг илүү их одоо гаргасан. Одоо тэгээ бас нөгөө нэг эмгтээлэг тийм сексилэг одоо тийм чанарыг гаргасан энэ загварууд байдаг болохоор илүү одоо сонголт хийхэд хүмүүс тийм анхаарлыг нь таттай юм шиг санагдаад байдیں۔ Тийм тэгээд бас яг бүх гутланд яг энэ хадаасан оруулахад бас байдаг юм байна. Шаарлаа тий. Түрүү ярианд дурдгдсан тий. Тэгээ арсны өнгөндөө харуулж гутлынхаа өнгөг хүртэл сонгодог байх нь биеийн хэлбэртэйг тааруулаад гутлынхаа хэлбэрийг бас сонгодог байх нь сонирхолтой нь зан характертай бас тааруулж сонгодог юм байна. Тий. Одоо яг нөгөө юм жоохон юм хурц стилтэй шийдэлтэй нэлээд юм гал хүүхнүүд байдаг штэ тий. Тим хүүхнүүд ч юм бол хизээч юм ганцхан төмөртэй энэ төр юм гутал сонирхгүй илүү их металл оруулахтай айгүй юм өндөр өсгөөтэй тий. Тэгээ тиймэрхүү гутал одоо нөө аксессуар юунууд нь одоо деталууд нь их орсон гутлууд айгүй сонирхдаг. Өнгөний хувьд ч гэсэн айгүй хурц
ягаан ч юм уу, улаан ч юм уу тийм тод гал өнгөнүүд. Зарим хүүхнүүд оффист ажилладаг хүүхнүүд ч юм бол за яах вэ? Энэ уул нь их гоё цэвэрхэн юм. Энийг л авчиг гээл тэгээд сонгодог. Тэгэхээр яг нийт одоо ингээд нэг 3 жилийн хугацаанд ажиллаж байгаа хугацаанд ингээд хүмүүсийг хүүхнүүдийг ажиглаад тахад бол бас өөрсдийнхөө стил, зан ааш, за ажиллаж байгаа орчин тэгээ өөрийнхөө одоо бас юу гэдэг хаана өмсгөө яах вэ гэдэг энэ байдлаасаа болж янз янзын гутлнууд сонгож байгаа нь бол харилцаа адилгүй л байдаг. Энд ингээ харахад бол одоо төрөл бүрийн зан характертай хүмүүс өмсөж болох өсгийтүүд харагдаж байна. Тэгээд өсгийтэй гутлыг өндөр өсгийтэй одоо яг энэ загваруудыг бол тий хамгийн гоё юм дурсамжтай хамгийн гоё үн цэнтэй үедээ өмсдөг гутал байдаг учраас манай бүсгүйчүүд ч бас одоо гутландаа их ач холбогдол өгч сонгодог болчихсон байхаа гэж бодож байна. Hardot брендийн хувьд зөвхөн өндөр өсгийт гэдгээр нь ойлгож болох уу? Тэгээ түрүүн харсан чи тэнд бас нэг юм намхан сандал гэж байдаг тий байна. Углааш тий. Тий углааш. Тий. Ер нь бол яг би өөрийнхөө нөгөө хоббигоороо ингэж юу яасан болохоор тий хоббигоороо ингэж одоо хөгжүүлээд байгаа болохоор өсгийтэй гутлуудаа илүү төлхөө захиалж авчирч байгаа байхгүй. Тэрнээс биш манай Hardot ч юм бол яг манай вебсайт руу орох юм бол хавар намрын загварууд болон бас пүүз, энгийн гутлууд, за 100 өмсөх боломжтой эмэгтэй углаашнууд зүгээр юм нөгөө нэг намхан ултай флат гутлууд ч гэсэндээ янз янзаараа байгаа. Гол нь манай яг оруулахад орсон гоё чамын юм гутлууд зөндөө байгаа. Тэгээ нэвтрүүлгийн төгсгөлд бас те манай үзэгчдэд гоё зөвлөмж болгож үг хэлвэл. Тий, ер нь бол нөө Жана Версачийн хэлсэн хэрвээ та өсгийтэй гутал, өнгөр өсгийтэй гутал өмсч чадахгүй бол хизээч том хэмжээний хүлэн авалтанд оролцохгүй гэд үг байдагчлан одоо мэдээж энэ байгаль дэлхийн хамгийн чухал бод гал болсон бүсгүүчүүд та бүхэн маань ч гэсэндээ гоё өсгийтэй гутлыг сонгоод өсгийтэй гутал өмссөн чинь мэдээж гоё эмгцэгцтэй алах нь бие гоё авч явна. За тэгээд дагаад өөртөө ихтэй хард дээгүүр болдог учраас ямар ч байсан та өөрийгөө бол өсгийтэй гутал өмсч чадахгүй. Энэ бол миний стил биш гэж битгий өөрийгөө голоорой. Манай гэрээ дөмсөдүүд өөртөө ихтэй алах. Тэгээ хамгийн гол нь дэгжин мөртлөө тансаг тав тухтай байдлыг одоо манай гутлагыг өмсөд мэдэрнэ л гэж хэлмээр байна. Европын брэнд Монгол ирлээ. Төгс бүсгүй тансаг сонголт. Алхан бүрийг Hardot-тай хамт. Хаяг Баянзүрх дүүрэг их Монгол Residence. Нэг давхурт. Утас 9910 Тэгтэг 50. За маш их баярлалаа. Бидний өнөөдрийн зочноор за Hardot брендийн Монгол дахь төлөөлөгч Энх Цаяа оролцлоо. Хөтөлбөртэй хамт хийсэн эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй.